За Даянагийн ярилцлага эхэлж байна. Энэ удаагийн ярилцлага 2 дахь дугаар. За бид энэ удаа мөн Хүсгэл аймгийн Хатгал тосгоноос зочноо олсон. Унган хотын охин өөрийн танилтал ах トゥ найз нөхдөс хол алслагдсан тосгонд очиж амьдрах шалтгаан нь юу байсан бэ? Чухам ямар бэрхшээлтэй тулгарв? Ямар адал явдалтай учрав? Яг энэ тухай ярилцж байгаа. За хэрвээ та хөдөө орон нутгийг зорж амьдрья гэж байгаа бол ямар зовлон жаргалтай байдг вэ гэдгийг энэ ярилцлага сонсороо. Бидний зочин эрх зүйч Батуянга. За миний урилгыг хүлээж авсан Батуянга чамд баярлалаа. Баярлалаа. Сайхан шинэлээ. Та бүхэн сайхан шинэлвөө. Тэр чи өнөөдөр одоо нэг хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр уулзж байгаа юм байна шүү дээ. Бэлэгтэй сайхан өдөр. Тэгээд Хүсгэл далайн эрэг дээр энэ хөөрхөө юм кофе шопт ингээд бидний ярилцлага эхлэх гэж байна. Манай сонсогчдын зарим нь магадгүй нөгөө фэйсбүүкээр танил байж болох юм тийм ээ. Хотод ажиллаж байгаа одоо өөрийнхөө дур сонирхлоор хаа байсан Хүсгэлийн алс одоо хатгалд ирж гэр бүлээрээ сууршаад ажил амьдралаас одоо нэг орчноо өөрчлөөд ингээд байж байгаа ийм эмэгтэйг би өнөөдөр хавас ярилцлагын зочноор урьсан байгаа. Тэгээ өнөөдөр өнгөрсөн шөнө нэлийн хүт хонлоо шүү дээ. 30 эдийн хим гэж шүү дээ. Тэгээ бид нар чи нөгөө шөнө галдгийг мэдхгүй оройны халуунд чинь нам унтцсан чи үүрээр шүү дээ даарад. Тийм хүүтэ энд ирээд нэг зүйлийг анзаарсан нөгөө цаг агаар температурын буюу хим тэгээ жаврын хим гэж тусдаа байдаг юм нэгэд тэр жаврын хим гэдэг нь яг газар дээр буугаад одоо салхины хим агарын дарс бүх зүйлээс хамаарат хүнд яг мэдрэгдэх хим гэж тусдаа байдаг юм билээ. Тэр нь бол одоо хатгал бошин 9 ихснээс хойш дандаа хасах 30-аас дээшээ л багтах. Нэлээ хүүтэ. Одоо бол тэгтээ тасчихсан байгаа. Тасцсан уу? Чи унган хотын хуу ханах уу? Тийм хотын тэгээд надлах дүүрэг гэж байсан. Надлах их тий. Зөв. Хөдөө сууршаагүй хүмүүс бол энд юу дасан зогсоход нэлээд жоох бэрхшээлтэй юм. Тийм. Нэгдүгээрт энэ нөгөө хатгалд тосгоны онцлогоос болоод төвийн халаалт, төвийн шугам гэж байхгүй. Тэгэхээр ямар ч мөнгөний боломжтой байлаа гэд нэмэргүй. Гашаанд байшинд л амьдрна гэсэн гэр юм уу байшинд тэгээд нүүрсдүүлдэггүй учраас мод юм уу тийм гэсэн үг. Манайх бол мод түлтгэлтэй түлдэг өшөндөө нэг 2 босчихлахаас өөр замгүй. Нөө хичээл тэр чигтээ амарчсан байгаа штэ 20-оос хойшоо одоо 2 сарын 14-нд орно тэгэхээр яг эд хүүтэн үеэр хичээл сургууль орохгүй байгаа нь хөдөөний энэ хүүтэн нөхцөлд бол бас их зүгээр санагдал байж байна. Танд хүүтэн санагдсан боловч одоо өнөөдөр болон шөнө бол харьцангуй дулаахан байж байна. Тийм үү. Би ч өглөө босоод цай хүлдсэн, ус хүлдсэн нөгөө нэг бохор ус авгаацсан аваад гаргаас явах гэсэн чинь нөгөө асах газар авч асгасан чи хүлдсэн бүх юм үлдсэн байсан шүү дээ. Тийм хөргөгч арай дулаахан шүү. Тийм хөргөгчний дээдэл тийчгээр хүлдэхгүй. Гадаа яг хонвол хүлдэн гэсэн галлахгүй хонвол компьютер өрчлүүлдэг. Үгүй тийм тий. Тийм ноутбук уралд нөгөө ноутбук хонволчаар өглөө нь ямар ч цэнэгтэй хонолсон хамаагүй цэнэггүй л байдаг. Тэгэхээр яг хүлдээд байгаа юм болов уу гэж бодоод байна. Яг ийм байдлаар хөдөөд нөгөө нэг төв сурган газарт байсан хүмүүсийн төсөөллөөс арай өөр байдаг л та. Энэ хүүтэн болвол зөвхөн нэг л байгалийн юм тийм ээ. Тэгээд энэс гадна өөр янз бүрийн бэрхшээл бас давуу талууд бас их олон байгаа. Анх одоо жишээлбэл хотод ажиллаж амьдарч байхдаа ер нь ямар байх вэ гэж бодож төсөөлж хатгалд ирсэн. За нэгдүгээр сайхан муухай дээр ямар нэг төсөөлөлгүй ирсэндээ жоохон төсөөл байсан болохоор төсөөлө хамгийн баг дээр нь тавьсан гэсэн үг. Хамгийн муугаар ч юм уу тэгж тооцож ирсэн болохоор төсөөснөөс дордоод нэг хямраад ах юм бол гайгүй. Тэгтээ яг хөдөө амьдрахаас гадна Улаанбаатар хотод гэр хороолт амьдарч байгаа эсвэл нөгөө хотын захаар амьдарч байгаа хүмүүст бол энэ миний одоо хэлэх гэж байгаа юм бол жоохон тэнэгдөө сонсогдож магадгүй. Тэгтээ би болохоор хотод гэр бүлээрээ орон сууцнд амьдардаг байсан. Тийм болохоор хөдөө амьдарч байгаагаар хамгийн эхлээд мэдэрсэн зүйл нь би байшинд амьдарч байгаа гэдэг л юм байна. Модон навил, модон жарлам, байшин, усаа банга
халаана, ус байнга авна. Тэгээд хос цугаал ахад усаа байнга хасгана, угаац хасгана. Тийм зүйлүүд жоохон хувийн хувьд бэрхшээлтэй байсан. Угаасаа ингээд хотод ингэж янзаар татсан хүмүүст бол хэмээн бахалтай. Давуу талууд мэдээж байгаа. Хүн болгон ярьдаг агаар, стресс, зүгтрээ гэл тий. Хамгийн ихний мэдрэгдсэн давуу тал гэд бол эренгүүтээ хүүхдээ 2 хүүхэдтэй нэгэн сургуулийнх, нэгэн цэцэрлэгийн насных хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт бүртгүүлэх гээд гарахтаа яг хотчиг сэтгэл зүгээр за бүтэн өдөржин болно гэж тооцоол. За би өстой ажил хөдөлгөөгүй явлаа шүү. Өнөөдөр завгүй шүү гэл. Тэгэл 11 өнгөрөг бол гарсан чи 20 минутын дараа болцсон, хоёлоо болцсон. Тэгээ 20 минутанд бүтцсэн чинь би бүр гайхаад одоо харих хэрэгтэй байлаа. Нэг тийм ажил бүтсэн мөртөө бүтээгүй юм шиг. Тэгээд яах вүлээ гэд гайхаад буцсан. Яг тэрэн шиг тийм ажил хөөцөлтөгтэй холбоотой зүйл маш хурдтай байдаг. Тэгээд ажил дээр хэн нэгэнд уулзгаа очдог. Ажил дээр байхгүй байлаа гэж бодоход залхахад ойрхон л яваа гэсэн үг. Хаалтгавд тэгэл 10 минут хүрээл ирдэг. Тэр болохоор яг хөдөө амьдарч байгаа эхний тийм сайхан зүйл байсан. Ахуйн юмн дээр хүнсний хүртээмж тэрэн дээр жоохон асуултал байдаг. Яг одоо эцэгтэй хүний хувьд хэлэх юм бол юм үнэтэйгээсээ илүү шин хүнс жоохон багтай дуу. Тэгээд одоо ногоо жишээ нарийн ногоо муутай тэрийг дагаа өөр зүйлээр орлуулдаг болчиход байгаа л да. Усны асуудал байгаа. Тийм хальбтай нөгөө ярилцахтаа нэг тавчгаа ярихдаа ходоггүй гэхээр нь би гайхаа бүхэл бүтэн сум ходоггүй байх гэж үгж бодож ирсэн юм. Чи далайгаасаа бүгд одоо өндний ус авцгаадаг. Тэгээд усны машин гэж байгаа хуучных шиг. Тэгээд захаалгаар дуудлагаар айл-айлаар тойроод усаа түгээдэг. Хуучаа одоо Улаанбаатар хот байгуулагдаж ах үед морин тэргэр гэдэг шиг л энд бол машинаар. Тэгээд тэрний хүртээмж тэр машины хүртээмж нь арай хөрөлцдөггүй учраас усны эргэлт жах удаантай. Хэдэн машин зөөгөөд нэр нь. За намар болохоор 3 машин байсан. Тэгээ нэг нь Yonk's нэвтэрсэн ч илүү яасан ч илүү нэг юм 2 болчиход байгаа. За тэр 2 машин болохоор арай хөрөлцөхгүй байгаа. Асуудал байгаа. Яг тэгээд хүмүүс хуваараа нөгөө нэг машинтай бол машинтай тэгээд мотоциклтай бол мотоциклтаар очиж авчихдаг. Болохоор анзаарч юм шиг байгаа. Тэгээ худаг ажилтгүй нуураас авчдаг гэж тийм шууд нуураас очиж авчдаг болохоор тэр худаг ажилтдаггүй. Манайх болохоор за ирэх очих нийлээ 4-5 км машины дүндээ далаагаас зайна. Тэгээд хувьдаа унаагүй. Тэгээд ус туссан үед өвөл тол яг усандаа ингээд одоо канистер 2 талтай байраад тийм тэрэг түр явна л гэсэн үг. Энэ болохоор жоохон төвхтэй байдаг. Одоо өвөл хөлтчихсэн үеэр нэг тодорхой газруудад цооног байгаа. Тэр цооногтойгоо хол айраас хамраад ташг байгаа. Дулааны үед бол айд ойрхон хэсэг рүү л очиж авах. Өвөл бол ялцчихгүй цооног гэв. Тэгээ худаг бол ажилтдаггүй. Төслийн шугамар юм уу? Ямар нэг байдлаар бол худаг баригдсан байшингууд нь байгаа. Гэхдээ бол ажиллахгүй удаж байгаа. Жохон санаа зовдөг зүйл нь жирэмсэн байх юм бол ганц би настай хөвшин байх юм бол энийг одоо яаж харгалт юм бол гэж гайхаад л үждэг. Нөгөө талаар ч одоо хүн болгон саваа барайл худагнаас авна, далаагаас сутгаад авна гэдэг чинь бас нөгөө нэг далааг бохирдуулах бас нэг хэлбэр болох уу бас. Магадгүй. Яг хүн чинь угаасаа тэгдэлтэй нөгөө шинээр өөр өнцгөөс анх удаа энэ төрөхээр тэр тентхийн мэдрэмж шал өөр болно. Удаа тэрхээр тасаад ингээд өөр болчихдаг тийм ээ. Анх ирээд харангууд нөгөө хүмүүсийнх нь одоо харьцаа хандлагч гэдэг юм уу ямар өөр нөхцөлөд л одоо өгтөжсэн байж маа. За яг вэ нөгөө юм нэгдүгээрт Монгол хүн Монголдо амьдарч байгаа. Монгол хүмүүстэйгээ уулзч чичирч байгаа. Тийм болохоор одоо нэг тийм очиргүй зөрүү бол гарахгүй. Гэхдээ мэрсэр юмуд ажиглана л да. Ажиглагдана. Сайн хандлага, муу хандлага гэхээсээ илүү зөрүүтэй ойлголтууд нэлээд их юм шиг санагддаг байсан. Тэгээд ямар сайндаа би оны өмнө нэг гадны нэлээд алтартай ном уншсан. Culture Map
гээд соёлын газар зүй гээд газрын зураг гээд нэртэй ном. Тэгэхээр дэлхийн хүмүүс хоорондоо соёлын зурагаас олж үйл ойлголцол үүсдэг. Чи сайн би муу гэдэгтэй биш, дээр доортой биш зүгээр соёл зурагтай байдаг. Энэ зургаас олдог ялгаанууд гардаг. Тэгээ энийг болохоор хүмүүс та анзаарахтаа хувь хүн хоорондын зөрчил гэж хараад идэг. Гэтэл цаанаа соёлын бас суурь байдаг шүү утгатай ном уншаад. Тэрийг хүртэл уншсан хэр нэлээ зөрөө байсан гэсэн үг. Зөв. Нөгөө нутгийн групп, Facebook групп дээр усны машиныхаа тоог нэмээ. Эсвэл худалдаа ажиллуулъя зүйл бичсэн л дээ. Тэгэхээр нөгөө хүмүүсийн хандлагууд эрэх сөрөг. Гэхдээ сөрөг нь илүү давмгаалж байхыг хараа би жан гайхсан л да баг зэрэг. Залуу хүмүүс байж өөрсдөө очиод авахгүй гэдэг ч юм аав гэдэг ч юм эсвэл залхуу болчих одооны залуус залхуу болчиход бид нар усанд өөрсдөө явдаг байсан хүүхдүүд залуу байхдаа хүүхэд байхдаа ингээ худаг явж авдаг байсан салхилангаа явахгүй юу ч гэдэг юм уу. Ер нь бол нөгөө залхуу байдалтай эсвэл нөгөө хамгийн олон хилдэг юм далайн хажууд байж унтны усаа төхөөлж чадахгүй бол хохино гэдэг хандлага ер нь бас байсан л та. Тэгээд байсан одоо бол өөрчлөгдсөн гэж үү? Эсвэл үгүй. Гайгүй тэгээд ирсэн хүнд юмыг яаж хэлэхээс нь бас болно шүү дээ. Ер нь бол хүний сайн муудаа биш зүгээр хүн өөрөөсдийнхөө нөхцлөөр бүх нөхцлийг тооцоод иддэг юм шиг байгаа. Одоо өөрөө машинтай тэгээд байнга ус авчдаг бол эсвэл усны машин байнга цагтаа очичдаг айл бол бусад айл ямар бэрхшээлтэй байгааг анзаарахгүй. Тэгээс эсвэл нөхөл муутай ч юм настай хүнтэй огт амьдарч үзээгүй хүн бол настай хүмүүс судаг далайн руу явж боломжгүй хэцүүг тооцохгүй шүү дээ. Тэгэхээр өөр өнцөг талаас нь харж үзээгүй байсан байж магадгүй. Усаал яг өндний усны асуудал бол хүний эрхийн асуудал байдаг. Цаашдаа эрхээс гадна эрүүл мэндийн асуудал болдог. Эрүүл мэндээс гадна ариун цэврийн асуудал болдог. Тайлбарлал бичээл өгдөг л та. Тэгээ бас гайгүй. Гэхдээ яг хүн цөөнтэй нутгийн онцлог байх л та. Шүүмжлэн зарим нь чатаар орж ирээд дэмжиж байгаа шүү гэж бичнэ. Тийм. Гэхдээ энэ нөгөө тийм бүр бослог тэмцлийн шинжтэй бүр том асуудал бол үүсээгүй шүү. Тийм зогсгон юм шүү гэ. Буруу ойлгочихгүй гэж. Би бас нутгаа хайрлаа байна. Одоо хатгалт чинь яаж төхнөөд вэ? Яг хизээ ирлээ аль зэрэг чинь? 9 сарын 1-нд ирсэн. Тэгэхээр чин 4-5 сар болчихчихно. Яаж юм 9 10 11 12 1 2 6 сар хагас жил болчихж байгаа юм шүү дээ. Нөө зөв. Тийм 8 сарын дундуур гинт шийдээ. Тэгээ 9 сарын 1-нд ирсэн нөгөө сургууль эхлэхээс өмнө эхэлж байх үед яарч ирээд тэгээ хагас жил болчихж байна. Нэг л мэтгэд өнгөрчихсөн байна. Ирээд угаасаа түрээсийн байшин хайсан эхлээд тэгээ хашаа байшинд түрээсийн журмаар амьдарч байгаа. Газар угаасаа судлаад л байгаа л та. Угаасаа далайн эрэхтэй далайтай аялал жуулчлалын бус болохоор газрын үн жоохон хөөрөгдсөн байдалтай байдаг. Тийм жоохон онцлогтой. Далайтайгаа ойрхон байх ч юм уу те хойшлуул арай хямдхан ч юм уу те. Тиймэрхүү ялгаанууд байгаа. Одоо хатгалд иржсэн хүмүүс нь бүгд мэдэх бахаа те. Битүү ингээд далайн эрэг битүү гэр буудлууд л гэдэг штеп. Тиймэрхүү те энэ дундаас яг жирийн амьдрах байгаа одоо нутгийн иргэд ч юм уу те жирийн улс энэ үний хөөрөгдөлд амьдрах жоон заримдаа ярвхтай. Хүнсний үн болохоор миний анзаарснаар жуулчдын арилжааны зорилготой тогтсон үн бусад үйлдвэрлэлтэй буухгүй байх шиг гэдгийг. Нутгийн иргэд нь яг юм жуулчдын үнээр амьдраад байна гэсэн үг л те. Нөгөө талдаа угаасаа Улаанбаатар хотоос 900 гаруй км-ийн зайд болохоор үн мэдээж илүү ах нь ойлгомжтой. Гэхдээ яг үнэтэй байлаа гэд хотынх шиг мөнгө хамаа намраагүй үргэлждэг юмгүй болохоор тэг болоолаа юм л та. Хотод өөрсдийн гэсэн танаа гэрвэл ажил алавтаа, тогтцсон орлоготой, сургууль соёлтой хүүхдүүд нь явдаг. Тэгин тийм хөдөө оролт бүр алслагдсан 900 км-ийн зайтай юм алс сумд амьдрнаа гэхээр их л том шалтгаан нөхцөл
байжтэй гэж хүмүүс бодож болох юм. Нэг бол зарим нь одоо ах トゥ нараа төшиж бизнес эрхлэх гэсэн байж гэж хамгаалалт байж болох юм тийм ээ. Ямар нөлөө байв танаа гэр бүлд? Энийг харин хүн болгоо асуудаг. Хүмүүс бодохдоо маш том шалтгаанаас нь үүсэн гэж боддог. Нэг бол энд ажил хийх гэж ирсэн гэдэг том санал авсан ч юм уу. Нэг бол ингээд хатгал учраас аялжуулчлалын бизнес хийх гэж ингэж хардаг. Ерөөсөө тийм зүйл яг үнэндээ байхгүй. Тийм хөдөө амьдрахуул гэсэн асуулт тавиал тэгээд тэхүү тгийл нэг тийм нарийн учиртай шалтгаан бол байхгүй. За яг хаа таамаглах юм бол 2 жил хөл хорионд бид нэр хашигдсан байсантай холбоотой сэтгэл зүй гэж магадгүй. Нөгөө талдаа би бас таамаглахдаа энэ нэг бол хотод нөгөө өмнөх 2 жил шиг хатуу хөл хорой гарч магадгүй гэж тооцож исэн. Дельта омикрон гэдэг. Тэгэх юм бол Улаанбаатар хотод нэг орон сууцнд хашигдах үедээ амьдрахын ялгаа үгүй болоод бүгд биеэр ажиллаж чадахгүй учраас явсан ч яах вэ гэд явсан. Тэгээд хатгалд бол энэндээ үндсэндээ ажил авлага бирээс огт эрхэлдэггүй энд гэсэн үг шүү дээ. Тэгээд хатгалаас ямар нэг эдийн засгийн орлого олдог зүйл байхгүй. Нөхөр битээр хоёулаа Улаанбаатараас одоо холт ажилладаг. За би бол одоо захимаар судалгаагаа хийчдэг хуульч учраас тэгээ судлаач учраас судалгаагаа хийчдэг сэтгүүл зам бичвэрүүдээ ч юм биччихнэ. Нөхөр болохоор график дизайнер номын хавц хийдэг, дизайн ажлууд хийдэг, бас л захимаар хийчихдэг. Ийм хоёр ажлын онцлог маань өөрөө захимаар хийж болохоор учраас ирчихсэн байгаа. Тэгэхээр орон зай хувьд л хөдөө байгаад байгаа боловч яг орлого олж байгаа юм маань Улаанбаатар хэвээрэл байгаад байгаа. Хоёрдугаар бас юу байгаад байгаа юм санагдаад хөдөө амьдрах уу, хотод амьдрах уу гэж гингүүт маш олон хоёр талын эрг сул талын жагсааж хүчээд л тэгээ эргэн даван байсан сонголтоо хийх ч юм уу тий тэгж бодоод ах шиг байгаа. Уул нь тэгж хийх ёстой л ахал доо. Орчин үеийн ухаан хүмүүс бол гэтэл бид хоёр болохоор тийм нарийн тоосоо хийгээгүй. Яагаад хийгээгүй вэ гэхээр хийвэл угаасаа Улаанбаатар хотон дээр болж магадгүй шүү дээ. Энэ чинь эдийн засгийн хувьдаа сургууль боловсролын хувьдаа тэгэхээр хөдөө амьдрыг тэгээ очих газар маань сургуультай байх, цэцэрлэгтэй байх, сумын имлэгтэй байх, интернет сүлжээ сайн байх. За нэг иймэрхүү шалгуур тавиад явсан. Дээр нь хатгалахаар далайтай тэгээд бас тийм гоё маш хуучин бидний бага наснд байсан шиг тийм тэсгэн хүүтэн тэгээд жавар шуурга тийм үйл их гоё болдог штэ байсан штэ. Тэр гоё өвлийг бас үзмээр байсан. Жохон адал явдал хайх юм байна да гэж бодогдлоо шүү дээ. Бас магадгүй. Тийм. Тэгээд хатгалд ирээд эдийн засгийн хувьд болохоор за нөөгүй хэлэхэд хотод олдог байсан орлого бол багассан. Миний хувьд. Ягаад тэгэхээр би бас нөгөө биеэрээ сургалтанд хичээл орчин төслүүдэд ажиллаж чинь тийм ингээд өөрөө биеэрээ байж хийдэг байсан ажлуудууд бүгд болчихж байгаа гэсэн үг. Тэр ажлуудаа өөр аргаар нөхөх болно. Хүмүүс нэлээд олон удаа асуудаг л да. Хөдөө амьдрах гоё юм уу, муухай юм уу гэд яг тийм. Тэгэхээр би болохоор гоё муухай гэдэг нэг үгээр шууд 100% хариулж бол чадахгүй л байгаа. Гоё гэвэл гоё, муухай гэвэл муухай. За нэгдүгээр хөгжлийн ажлын байр яг үндэ огт байхгүй. Мэдээж байгаа л та. Гэхдээ тухайн нутагтаа өөрийнхөө одоо нутагтаа л нутгийн иргэн л биш бол одоо монголчууд нэг бүхэлдээ л ажлын байр багтай, ажилгүйд л нэлээх ядуурл их тий. Хаасаагүй л тийм байгаа шүү дээ. Хөвсгөлтөөч, шатгалдаач, Улаанбаатартаач. Гэхдээ бас зармын хувьд арай илүү туршлагатай ч юм уу тий байж магадгүй. Арай илүү боломж хүртсэн хүмүүс хөдөө очихдоо нутгийнхны ажлын байрыг булаахыг би жоохон татгалцдаг, эсэргүүцдэг тий. Би одоо хуульч мэрэгчлээ 10 жил ажилласан хэрэг энд нэг нутгийн захиргаанд хуульч хийчих бол болж чадах байх. Гэтэ тэрийг нь бас хийхийг хүсэхгүй байна. Нутгийн бас нэг иргэн ам бол айл явж байгаа тий. Тэгээд одоо айлч суманд очисон төрийн байгууллага байна, сургууль байна, банк байна, цэцэрлэг байна. Гэх мэт нэг үндсэндээ нэг 7-аас 10 хэмжээний байгууллага байдаг. Тэнд ажлын байр байгаа гэсэн үг. Тэрнээс өөрөө байхгүй.
Тэгэхээр ажлын байр ерөнхийдөө байхгүй гэж ойлгоод хөдөө очиж амьдрах гэж байгаа бол ажлын байраа чи өөрөө гарах юм байна гэдгээ л тооцох хэрэгтэй юм шиг байгаа. Чиний гаргасан ажлын байр нь одоо чамаас танаас гадна хүмүүс бас ажилдаа олж ирэх бас зүгээр тий. Тэгээ шинээр нөгөө нэг орон нутагт ажлын байр бий болохтой холбоотой бэрхшээлүүд зөндөө байгаа. Наад зах нь бол хотод хийх бизнес хийхээс ялгаатай нь хэрэглэгчийн зах зээлийн хүрээ багуулсан авчин тий. Тэгээд тээврийн зардлууд нэлээ их юм байна. Хөдөө муухай тал руу нь олчихно. Нэг талдаа муухай ажлын байр авахгүй болохоор муухай олчихно. Амьдрах. Гэхдээ шинэ юм босгоод явах боломжууд байгаа болохоор тэрийг ашиглаж чадвал гоё болчихно тийм ээ. Тэгэхээр тийм зүйлс байгаад боловсролын асуудал байгаа. Энэ дугаасаа хувийн сургууль гэж байхгүй тий. Тэгэхээр хөдөөний сургууль давуу тал сул тал нь угаасаа байж л байгаа. Давуу талууд миний харснаар манай хүүхд сурж байгаа болохоор монгол хэл, математик ч юм уу суурь хичээлүүд илүү юм уу гэж бодсон. Тийм. Хүүхдийн анги дүүргэлтийн хэмжээнд бага учраас багш нар илүү сайн тулж ажилладаг. Үүнээс илүү мэдлэг боловсрол өсчихвэл орчин үед манай хүүхдийн хотын сургуульд байдаг код гэдэг хичээл одоо бага сургууль бага анги мөртлөө англи хэл гэдэг хичээл энд байхгүй. Тэгэхээр энийг болохоор нар захимаар нөхөж бас болно. Хасаагүй захимаар болж чинь тий. Илүү зардал гэсэн үг л тий. За тэгэл газрын асуудал байнга асуудаг надаас нэрээ. Наа чи газар хиттэй байна гэдэг ч юм уу тий. За газар хит энтрийн түрүү хэлсэн тий. Байршлаасаа хамаарчгаа гэд. Тэгээд газар өмчлөх 0.7 гаага наа чи өмчилж болох уу гэж их асуунаа бас. Тэрийг яг үндэ мэдэхгүй байна тий. Харин Монгол Улсын иргэн бол хаасаагүй болох учиртай хууль дараа бол гэхдээ тодорхой хуваарьт газар гэдэг аюул тийм эмчлэх биш эзэмших гэдэг ашиглах гэдэг. Тийм тусгай хатгал бол тусгай хамгаалтай газар дээр нь түрүүн хэлсэнчлэн аялал жуулчлалын бүс учраас нутгийнх нь бас илүү газартай болох байдлууд бол жоо хэцүү болчихсон. Газрууд юу дууссан гэх юм уу? Тийм юм шиг байна лээ. Би болоод нөгөө мөсний байр шиг юм хальт ирээл явчихдаг. За 100 болвол ажиллаар амралтаар ирээл ингээл олон бочгсон газар бочгинж байгаа л адилхан явчихдаг. Одоо ирээд ингээ ажиллаж хахад ажилдаг газар за банк байна. Нөгөө чиний сая хэлдэг шиг мөсний дэлгүүргээд цөөхөд нь бас төрийн дээр нь байгуулгууд. Тэг бусд нь дандаа л цоочтой. Сая өчигдөр гэтэл хоноглох газар хайгаад өөртөө таарсан үн ашигтай газараар тэгтгүй хүүхдүүддээ бас нэг жохон тогтойхондоо газар хонолч хайж байгаа л боллоо л да. Ер нь өвөлдөө их үйлчлэгийн газар цөөрчдөг юм байна тий. Өвөлдөө ч биш 9 сарын 1-нд бид ирсэн штэ. 9 сарын 1-нд ирэхэд ер нь бүх үйлчлэгээнүүд хаагдсан хүмүүс цаашлаа явчихсан байсан. Яг энд нөгөө нэг ажиллаж байгаа үйлчлэгээний газрууд бүхэлдээ нутгийнхаа ажиллаулдаг юм бол бас биш. Илүү мөнгөтэй боломжтой хүмүүс Улаанбаатарын ч юм уу тий нэлээ олон газрууд ажиллаулаад тэгээ намартаа цаашлаа явчихдаг юм шиг санагдсан. Тэгээд 9 сар буюу тэр чинь 9 сар чинь нэлээ ирсэн шүү дээ. Хайл намраас эхлээд 6 сарын 15-аар далай гисч дуустдаг гэдэг юм. Тэр хүртэл үндсэндээ ил хөл. За энд одоо яг үйлч кафе ажилуулдаг, ресторан ажилуулдаг хүмүүсээс асуухад бол за 2 сар гарan яг аялал жуулчлалын хугацаанд өвөн дотроо наадам тохиосон нэг 15-6 хоног л ид байдаг. Үлдсэн хоногудад нь болохоор ил ажиллахгүй, мөнгө олохгүй, орлого олохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ 2 сар түүнтрээ 15 хоногийн хугацаанд хүний тэр зах зээлийн төлөө энэ бүтэн улиршлийн бизнес эрхлэх жоохон алдагдaltaй юм шиг байгаа юм л да. Би асуусан л да яагаад тэгээд 9 сар гээд ирэхэд бол тухайлах юм бол хоолны газар байгаагүй. Би ямар сандаа хотынхаа гонцны бэршгийг ч олоо итгэх юмсан гэд нэг өөр хийгээгүй итгэх юмсан гэд 900-аас босоод улирд ирэх юм бол ороод үйлчлүүлэх гэсэн ч тийм ресторан байгаагүй. Одоо мөнгөтэй хүн ирэхэд мөнгөө зарцуулах газаргүй л гэсэн үг. Гэхдээ 12 сараас хойш нэг 2 ресторан нэгдсэн хоолны газар тийм басч боломжийн. За тэгээд өсчин байхгүй 100 ажилтдаг юм шиг байгаа. Одоо өвлөдөө үсээ хаан засвал мөрөө орно гэсэн үг л дээ. Мөрөө эндээс одоо 200 км байлоо
100 гаруй км. 100 гаруй км илүү. Тийм нэг цаг гараа явж хүрдэг. Тэгээд замын зардал нь 15,000 болов. Тэгээ талдаа 15,000. Тэгээ 30,000-аар үсээ засуулж ирнэ гэсэн. Үсчнийх нь үн цаанаа хэд ах юм өрн тий. Би өөрөө одоо үс засаж цолж байгаа. Тэгэхээр ч одоо үсчийн ажил бол ашигтай биш үү? Хүн ам нь бага. 2,000 хүн байна уу юу? Тэгээ нэг хүн өдөр алган орж, нэг хүн хаашаа сард нэг ордог юм эрэгтэй хүн. 14 хоногт нэг ордог. 14 хоногт нэг бах тийм. Тийм эмэгтэй хүн бол бүр уддаг тий. Тэр зах зээл ийм бага байхад өсчин бол өдөр алган хүн авахгүй бол албаглаас төлөөд лалдагталтай ажиллах гэдэг юм тий. Чи энд одоо хотын шиг том худалдааны төв байгаад сад лангуур ч юм уу түрээсэлдэг өсчин суудал гэж ярьдаг тий. Тийм зүйл түрээсэлдэг тийм объект ч байхгүй том бизнес ч байхгүй учраас одоо өсчин байлаа гэхэд бүтэн 24 12 сар ажиллахын тулд ямар нэг зүйл түрээслэх хэрэгтэй болно. Эсвэл ямар нэг байшин хэрэгтэй болно. Тэр нь байхгүй. Тэгэхээр өөрөө газраа аваад газартаа нэг жижигхэн байшин бариад тэгээд өсчнээ ажиллах юм шиг байна. Тэр зардлыг зөвхөн үсээ засаад болохгүй босоож нөхөж чадахгүй бах тий. Жилийн 12 сард нь жуулчин татдаг байж ижил тиймэрхүү үйлчлэгнүүд доктортой хөгжих байх гэж бодсон. Тэгээ хамгийн том ажиглагдсан зүйл энэ л дээ. Аялал жуулчлалын бүсэд буюу хүний хөлтөө хөл ихтэй газар байнгын амьдардаг яг нутгийнхны амжиргааны асуудал, эрхийн асуудал бас тустай асуудал юм байна гэж анзаараад байгаа л да. Зөвхөн жуулчд руу зориулсан үйлчлэгээний бодлогоос гадна тэндээс нь нутгийн иргэд яаж хов хүртэх тухай яаж жилийн бусад үйлрэлтэнд амьдрах тухай бас тусдаа бодлого ч юм нэг баймар юм шиг байгаа. 190-д яг мэрэгжлийн онцлог авах хүмүүсээс асуугаал явна байнга л 100 одоо энэ зайв зүрэг зайв ажилуулдаг хүмүүс гэл байж гин одоо мар унуулдаг хүмүүс гэл янз бүрийн жуулчинтай холбоотой хүмүүс 2 сар гарна мөнгө олсон мөнгөөр бүтэн үлдсэн үйлрэлтээ ажилдаг гэл тэгээд одоо хатгалд ирсэн хүмүүс мэдэх хаа нэг жижиг хвтэр 2 хүний 4 хүний эсвэл 2 ор тавьчихсан нэг муурын байшин шиг юм байдаг штеп. Тиймэрхүү жижиг орондоо баруулаа энэ амьдарч байгаа илүү ч харсан уулзал яаж багтдгийг мэдгүй багтчихл байгаа л да. Тэгээд үндсэн орлого нь аялал жуулчлал 102 сар. Тэгээд өөр ажилд эрхлэх гэдэж байхгүй. Далимдуулаад хэлэхэд нөгөө сая залуучуудыг ажлын байртаа олгоно энэ төр гэдэг сургалт яваад ирсэн шүү дээ улсаас. За. Санаж байна уу юу вэ? Мамар нэг. Сайт бүрний тэтгэлэгтэй энэ төр гээд. За юу вэ л одоо хөлмрийн амнаас явсан. Тэгээд сайт өргөлөө 800 мянган төгрөгийн тэтгэлэгтэй. Тэгээд хотод нэг 14 хоног сургалтанд суулгаад нэгдсэн нэг формын офс центртаа олгоодсэн. Хөтөлбөр явсан. 21 аймагаас хүмүүс очсон гээд тэрэнд нь манай хатгалаас нэг 2 залууд байлоо да явсан 2-3 залуу явсан 25 хүртэлх насны залуу учраас тэгээд 14 хоног сургалтанд суухад 400 мянга аваад тэр сургалтаа дуусгачаад ирээд орон нутгтаа ажилд ороод тэр чинь хөдөлмөр боловсралгүй мэрэгжилгүй биш мэрэгжилгүй залуучуудын мэрэгжилтэй болох хөтөлбөр шүү дээ. Төрөвчлсэн сургалтанд суучаад 14 хоног дуусгачаад нутагтаа очиод ажилд ороод ажилдаа бас нэг дараа үлдсэн тэтгэлгээ авах тиймэрхүү хөтөлбөрөөр явсан. Тэгээд хөдөлмөрийн яамнаас за тэр хөтөлбөрийн сайнуудад биш манахаас явсан тэдэн залуучуудаа намар явж ирснийхэн дараа уулзсан гэсэн чинь хатгалд одоо тэрнийхээ дагуу ажилд орё гэхээр ажлын байр байхгүй гэдэг. Тэр хөтөлбөрийн үр дүнгээ одоо хэрэгжүүлэх гэдэг нь шүү дээ. Тэр орё гэдэг ажлын байр бас байхгүй хаана орох юм гээд тэгээ мөрөө авч явах уу. Мөрөнд юу вэ гэдэг. За мөрөнд очиод орооч юм хаана байх юм хаана амьдрах юм. Тэгэл одоо хайжлах шиг байсан л та. Тэгээ одоо мөрийн эрдэнэт хооронд нэг залуу мөрийн эрдэнэт хооронд тэр нүүрсний машины жолооч гэдэг ч юм уу гэж явж байгаа. Тэгэхээр харин мэрэгчлээ болох бодлого өөрөө бас нэг талдаа сонирхол юм байна гэж хараад. Тэгээ энэ нөгөө скорсонд орохгүй шүү. Тэгээ тэр саргалтан дээр заах баярч саргалтан дээр юу заасан энэ төр гэдэг илгээд өшөө байна. Нөгөө
бараг малчин нэгээд юм нутгийн залуучууд очиод юу заасан гэсэн чинь 4 тосцоолгоо тэгээд яасан чинь дотоод хувь хүний хөгжлийн талаар амар рефлексүүд орсон гэдэг. За. Өөрийгөө олохтой холбоотой, өөдрөг амьдрахтай холбоотой энэ төр гээд тэр нь гэсэн чинь чи тэгээ өөрийгөө олов уу гэсэн чи. Гэсэн чи өөрийнэгээд яг хитрхийн нөгөө баруунчсан хитрхийн Улаанбаатарсан сургалтууд байгаа байхгүй өөрийгөө олох өөдрөг амьдрах тэгснээ бүр нөгөө 50 байх дотоод бяцлаглын юмнууд ч явсан гэдэгс чинь би хизээч чирээс нэг хомдж байгаагүй штэ энэ төр. Нэг дагуулгын жоохон ярьж байсан аа. За тэгээд 14 оны та нар тэгсэн бивээ гэд ганц хэрэгшээл юм билээ. Зөв. Даянагийн ярилцлага танд хүрч байна. Одоо тэгээд өдрийн нөгөө хуваар юм яаж нүглөө босоод юу хийдгийг яадгийг өдрийнхөө хитэн цагийг ажилдаа зориулах уу гэдэл ингээд бас нэг хотод байдгаас арай өөр л байна да тийм ээ. Өөр өглөө хитэн цагт босчихсон өглөө хитэн цаг дарахаасаа мараад байгаа шиг байна. Тийм дарахаас нэг нөөцлөхгүй штэ. Тэгээ нөөцлөхгүй би угаасаа дэмждэг. Энэ далайн эргийн сайхан агаарыг нөөцлүүл тэгээ дуусаа. Тийм болохоор модоо даарсан чамаагаа модоо түлээд тэр төвийн шугам халаалттай төвийн шугамтай болтол модоо түлээд тэсээ явж яхан зүг гэж бодоод тэгээд ямар ч дулаан байрсан бэ хамаагүй тэн энэ төр ашиглахгүй байгаа нөхцөл нэг үүрээр угаасаа даарна. За гал унтарна тий. Өвлийн байшин ч гэсэн тий. Ер нь тийм байшин л бол байшин тий. Тэгээд нөгөөтгөө галлахаас ирнэ 5 6 өнгөрөөд. За их хүнжилтөө их гүрэж хвтлэхэд долоо. Тэгээ босч галаа түлхээс яг эхлэн дээ. Галаа түлнэ. Тэгээд дулаацах гэж бас нэлээд болно. Тэгээд өглөөний цай бэлтэн. Тэгээд байшинд амьдарч хашаа байшинд амьдарч бүх хүний л нөхцөл адилхан л билгүү тий. Гэхдээ яг би бол өмнө амьдарч байгааг болохоор тэр ахуйн зүйлстэй холбоотой цаг нэлээд ихсэн. Тийм. За ялангуяа манад болохоор яг хуваач хийгээд байгаа болохоор нөхөртөө хуваач хийдэг болохоор бас гайгүй. Тэгэхээр зарим гэр бүл эмэгтэй ч юм уу нэг нь дагнаж хийдэг штеп. За тэгээд хотын байранд байж хагаад маашаа шууд хөдөө амьдраад тэгээд дагнаж гэрийнхээ амийг хийдэг бол ер нь ажлын цаг хэцүү. Тэгээд гэрээ ажлуудаа хийдгээрээ л хийн штеп ээж хүн байгаа. Тэгээд хажуудаа нэг урдлан маягийн жижиг хэвтер бас нэг байшин байгаа. Тусдаа. Тэгээ тэрийгээ бас галлаж нэлээд дулаацхыг нь хүлээн. Тэгээд ажил эхэлнэ. Хаяатаа энэ кофе шопт ирнэ. Баян бас кофе шоп мөнгө төлөөд ажиллаад байвал бас юу болох вэ тий. Тэгэхээр хотын нэг сайхан зүйл нь тэрэлтэй. Одоо би сүүлийн хотынхаа ер нь би тэгтгэл байсан. Та бас тийм байж магадгүй. Гараал нэг туртай кофе шопт ороод тэгээ нэг кофе захиалчаад ажлаагаа суучдаг гэсэн. Алан байгууллагад ажилтгүй бол энд болохоор угаасаа ганцхан сонголттой орох. Энэ маань ажиллахгүй бол очих газаргүй гэсэн үг. Тэгээд манай булганд амьдардаг найз охин бас орчуулагч найз охин бас хэлсэн. Танаад ядаж юу ах юм бэ? Танаад ядаж ганц кофе шоп байна гэд. Манай булган тийм байхгүй гэд. Булганы аль сумд л төв биш байгаа да. За аль сумын булган нэр тодруулж хэлье. Орчуулагч найз л да. Найз дөө танаад хайрын кофе шоп байна. Манад байдаггүй гэд. Орой гэдэж газаргүй. Тэгэхээр нөгөө цогтох газаргүй жижигхэн гэртэй байгаа тохиолдолд өөрөнгө гэсэн өрөө мөрөө цогтох газаргүй ажлын нөхцөл маш хэцүү гэдэг. Орчуулагч хүн бүр хэцүү байхаа тэр. Тийм тэгээд олдсон цаг нь шүнэл байдаг гэд. Шүн дандаа ажиллаад байх хэцүү тий. Тэгэхээр тэр үйлчлэгээний газрууд ихтэй. Тэгэл нөгөө энд ирээд одоо сэтгэл зүйн зарим нэг зөвлөгөөг жоохон шоолонгуй хардаг болцсон. Сэтгэл зүйн зарим нэг зөвлөгөөн дээр нөгөө
me time гэж хэлээд байдаг. Өөртөө цаг гарга гэд. Тэр нь болохоор нэг саунд ордогсноо, гоо сайханд ордогсноо, кофе шопт очиж ганцаараа юм бодож суудагсноо тий. Эсвэл гоё кино үзэх тий. Тийм. Тэр me time цаг дандаа гаргаж бай. Тэгэхгүй бол стресс нэгээд нэлээд баруунцсан. Тэр тэгсэн чинь энд бол ямар ч боломжгүй хөдөөж ер нь гараад хайчих нэг кофе шоп байна. Энэ байхгүй бол уурах газар байхгүй, саун байхгүй, гоо саун байхгүй, кино театр байхгүй, хэсэг дэлгүүр байхгүй. Тэг гараад одоо чамаг нэг дэлгүүрт өдөр болгоно нэг гүйж ороод ивэл энэ одоо яатсан хүн би гэсэн үг хэлв. Яг уу тий. Тэгээд энэ нэг сумын дэлгүүрээс бас яхаа хэрэгцээний юм авах бас юуг нь ч хэсээд яваад яг угаасаа цөөхөн ч дэлгүүр штэ. Тэгээд дулааны үйлдвэрлэлт бол яг би тэр өөртөө цагаа далаараа алхаад яачих. Өгөл болохоор далайн хэрэгтэр сууж ийн гэж бас юу ах вэ? Байнга сууж ийн гэж. Тийм ер нь ирээд анзаарсан юм л тэр л дээ. Үйлчлэгээний байгууллагад ажилладаг, түүрээ ажилладаг хүмүүс далаа орж амтсангуу цуслаа энэ гэж ярьж байхад би гайхдаг байсан. Одоо миний утга яруу мөрөөдлөөр бол өдөр болгон далаа хэрэглэхгүй ч очиод л далаа хаад л. Тэгээ бүгд л гэж төсөөлдөг штеп. Далаа хажууд амьдарч байхад байнга далаараа очиод үйл болохоор байнга далаараа очиж гулгаад л энэ гэж тийм зүйл угаасаа байхгүй. Ахуу бол ахуй те жирийн амьдрал бол жирийн амьдрал хүн болгон тэгээд ах боломж байхгүй. Завчгүй. Ер нь анзаархаач болчдөг штеп. Ер нь далаагаа төшгөлсөн хөөрхөн жижигхэн одоо нөгөө нэг тишүүрийн гулгалт энэ жижигэн төмөвч гэдэг юм тийм үйлчлэгийн газар дээр байх уу? Байхгүй. Гэхдээ 11 сар далай хөлдөөд 11 сарын сүүлээр энэ тишүүрийн сургалт дугуйлан явсан. Тэр нь болохоор нутгийн захиргаанаас зохион байгуулад байгаа юм биш. Энэ хатгалын тишүүрчин залуу хуваараа үн төлбөргүйгээр сар хүрснүүгөө тишүүрийн сургалт хийсэн. Хүүхдүүд тишүүрээ аваад ирэх хэвээр. Тэгээ сургуулиас бол яг заалаар хангаад нөгөө тишүүрээр сургуулдаж үзээгүй байгаа тохиолдолд шууд тишүүрээ аваад далаа руу гарчдсан байх гэсэн үггүй. Тэс нэг 10 хоног орчим зааланд яг тэр тишүүрийн үндсэн тэр поз суулт энтрийн дасгал хийсэн. Сумбалтын дасгал энтэр хийгээд тэрэндээ аваа гайгүй дүйтэй болоод ирэхээр хүүхдүүдийг тишүүртэй далаараа авч гараад. За тийм сургалт зүгээр хувь хүний санаачлагаар хийсэн. Тэрнээс тэгээд тэрэн суусан ер нь тишүүр чаддаг хүмүүс тишүүрээ аваад далаараа гараад байгаараа далаа өөрөө готок байгаа учраас тэрнээс өөр юм байхгүй л тий. Бид нэр сая бас нөгөө хоногсон жуулчныхаа баазаас асуусан. Тэгээд осон онгоцны тэнд нөгөө чарга морин чарга байгаа тэрнгээр бас голгож олно шүү дээ гэд. Тэрнээс өөр бол нэг яг тэр гээд их үйлчлэгээний газрууд хэлж чадаагүй л те. Одоо тэр л байгаа юм шиг байна шүү дээ тэгвэл. Хой хүнс байхгүй энд угаасаа 9 сараас хойш ер нь 100 жалгаагүй те. Ирчсэн хүмүүс мэдэх баг. 100 байгалийнх нь өөрийн нэг бэлдээд өчгсөн үзэмж тогтцоос өөрөөр энд нэг тийм цагийг одоо айтайхан өнгөрөх газар угаасаа л дунж байхгүй. Ирээд ядын 100 ирсэн бол та мэдчихлэх ирээд заваар далаагаар явна. Хүмүүс хүслээ хад орно. Одоо амралтандаа хоол идэн. За энүүгээр төвийг нэг хэдэн 2 цаг сонирхно. За зарж байгаа нэг ах шараад гэрт нөгөө өрөөндөө уулцал уух. Тийм утсан захс идэн. Тэгээ болоо тэгээд 2 дахь өдөр нь архит нь яг үүндээ муухаар хэлэхэд. За 3 дахь өдөр нь жоохон шартж иртэн. Тэгээд энд угаасаа яг нэг хэлэхэд 2 за ихтэй 3 өдрөөс илүүгээр түүний татах юм үйлчлэгээ муутай байхгүй. Нөгөө нэг агарын юу бас байдаг. Тэр зоны улиралд ажилладаг. Юу гэдэг вүлээ. Нэг олсоор буудаг, далаа дээгүүр явдаг. Тэр болохоор 9 сар гээд ажиллахгүй. За өвөлд болохоор үннээ энд юу байхгүй морин чаргаар явж байгаа. Нэг жоохон тойрч ирж байгаа. Та суусан уу тий? Сууж амжаагүй. Манай хүүхдэд сая суувна гэж явлаа. Тэр дайчгүй. Тэр нь суун тэгээд нөгөө нуурнаас гаргаж татаж гаргасан Сүхбаатар онгоцоо үзэн зураг авахулна. За тэгэл болоо доо. Тийм өөр үйлчлэгээ үнэхээр байхгүй. Би одоо хамгийн хэцүү юм тэр үйдэг.
хүмүүс ирнэ, найзууд ирнэ, хүмүүс ирнэ, газар асуун. За тэгэхээр төвийн халаалтай юм эсвэл өвлийн сайн байшин жоохон авартай галлаж үзэг хүмүүсийг одоо санаа зовно. Хоолтой бодол байхгүй. Танай бодол хоол байгаа ч тийм. Хоол асуугаагүй өөрсдөө л бид нар болгоод байна. Тэгээ хоолтой бодлого уусаа байхгүй, ганц хоёр хүн байгаа. Жохон жахаар байгаа. Нилээ үнэтэй. Жохон үнэтэй болчихно. Дундаж хүмүүс хэцүү болчихно. Тэгээд 900 одоо Улаанбаатараас гэж 900 км энд зорж ирээд 3 хоногоос илүү бас яах хэцүү л барих юм уутал гэх юм уу. Хүний тогтоох юм. Манай сая цагаан сарын өмнөхөн ирсэн найз бас хэлж л байсан. Мөнгөө өрмээр байна гэд. Мөнгөө өрмээр байна гэн тутгийнханд орлого оруулмаар нь. Гэхдээ өрөх юм алга гэд. Үйлчлэгээ алга. Загас авлаа. Нутгийн нэг нэрээ ашиг авлаа бэлгэнд. За тэгээд өөр алга гэд. Үнэ тэр. Одоо энэ залуучууд чинь нөгөө хөдөө сайхан амьдрий, хөдөө их гоё ингээл сая сайн талч бий, сар талч бий гэж ярьсан. За ер нь Батбаянгаа одоо хөдөө явах гэж байна. Бид нар одоо явсан дээр юм уу, явахгүй дээр юм уу гэдэл ингээл асууж магадгүй ч дахиад л бас тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо залуучуудаа юу гэж хэлэх вэ? Эсвэл дөнгөж сургууль төгсөж байгаа залуучууд амьдрал нь төвхөнцөн хүмүүс гэдээ бас. За надаас дүү гэдэг утгаар нь залуучууд гэж хэлсэн зүг бах тий. Одоо чи хэдэн наснаас доош? Би одоо 34 гэхээр 30-аас доош насныхан одоо эсвэл дөнгөж 22 3 их сургуулаа төгсөөд явъя гэж бодож байгаа залуус байвал гэж хэлэх чаа. Тэрнээс биш надаас ахмад нь их миний үгийг сонсох нь ч үгүй тий. Бас би өөрөө залуу хүн баа. Гэхдээ өдөө амьдрах битгий яв гэж хэлмээргүй байна. Өөрөөсөө өчнөө тий өөрөөсөө шийдэх байх. Гэхдээ нэг зүйлийг нэлээд сайн анзаараад байгаа. Би хөдөө л амьдрах, хөдөöг л хөгжүүл. Тэгээ хотод стресстэй яахын, төвчрээд яахын, хөдөө муухай, гоё нь хот ч муухай гэж юусоо хэлхийг хүсэхгүй байгаа. Өөрөөр нь даваа талтай. Зүгээр нэг юмыг нэлээд сайн ажиглаад байгаа шалтгаан нь болохоор нэг зүйл байна. Хэрвээ би одоо 2010 онд төгссөн юм да сургуулаа. Одоо бакалавра төгсөөд за тэгээ 10 онд төгсөөд шууд хөдөө амьдрахаар явсан бол гэдэг нөхцөл байна. Одоо биш 10 жилийн өмнө явсан бол одооных шиг одооны нөхцлөөр амьдрахгүй байсан. Одоо бол харьцангуй боломжийн 2 идэхгүй хоосоо онохгүй гэдэг шиг 10 жилийн өмнө явсан бол хоосоо онох байсан байна. Ягаад тэгэхээр хотод 10 он төгснөөс хойшоо 10 хэдэн жил нэг 11-2 жилийн одоо тийм урт биш ч гэсэн би нөхөр маа ч гэсэн ялгаагүй 10 жилийн ажлын туршлага хотод ажилласан ажлын туршлага маань өөрөө хамтрагчтай болгосон байна, анд найзуудтай болгосон байна, түнштэй болгосон байна. За тэгээ энэ хоёртой хотод биеэрээ байхгүй хөдөө 900 км-ийн одоо цаана байгаа ч гэсэн этгээд ажиллаа өгдөг хүмүүстэй бас ажил өгдөг хүмүүстэй болсон байна. Захиалга өгдөг. За би 10 жилийн өмнө явсан бол энэ боломжгүй байсан. Тэгэхээр танихгүй тийм ээ. Найрсараа бий болоочтой. Тийм. Тэгэхээр энэ нэг өөр боломжийн дараа туршлагын дараа гэх юм уу хөдөө амьдарч чадаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйл байхгүй шууд нутагчин биш нэ. Ялангуяа битэрийн хойд нөхөр маань бол хов хотынх төрсөн нутагчин ах トゥ хамаатан садамжийн байхгүй газар шүү дээ. Шууд цэвэр агаар төвжирлгүй байдлын төлөө гэдэг хоёр шалтгаанаар явахаар арай л хэцүү баха. Зөв. Нөхөрчин хотынх чинь өөрөө сая хянах гэлжил түр налах их гэсэн те. Өөрөө налах их гэдгсэн. Энэ одоо сайхан найз нөхдөд болж амжуу. Сайхан дотны бас нэг заримдаа сэтгэл онготл ярьчдаг, яриа хөр болчдөг, юу хийх вэ, яах вэ гэдгээ бас нэг хоорондоо саналаа солилцчихдаг гэдэг ингээд Хатгал дөө. Тий. Оо, бага. Би нэг зүйлийг бас онцгойлж хэлмээр байгаа нь хатгалд ирээд ингээд нүгэд ирчлээ гэдэг. Би хатгалд ирэхдээ уртааш өргөө шиг ганцхан хүн таньдаг байсан. Ганцхан хүн таньдаг байсан. Тэгээд тэр хүнээсээ заримдаа юм асууж байгаа. Тэгэл ирсэн. Огт хүн танихгүй гэсэн үг. За тэгээд ирснээс хойш ирсэн гээд Facebook дээр постууд явж эхлээд тэрний дараа санаанд оромгүй юм болсон. Хатгалын гаралтай, хөвсгөлийн гаралтай
уран зохиолын бүрээнийхэн сэтгүүл зүйн хүрээнийхэн хизээж танихгүй хүмүүс биеийн хатгалын хүсгэлийн гаралтай тэр юмаа тийм хийдэг. Манайд ч нэг тийм хүн байгаа шүү. Ийм хүн байгаа шүү. Холбогдоороо юм эрэхтэй бол хэлээрээ гэдэг ч юм уу тий. Санаанд орнгоо маш их тусалсан. Одоо за хамгийн эхлээд тогоо залгуулах гал тийм цахилгаанч байна уу гэж нутгийн гуравт бичгээ зүгээр тэндээс харсан Улаанбаатар хотод байдаг энэ нутгийн гаралтай одоо яруу найрагч хүн залгаал за цахилгаанчны утсан тэд гэдэг шүү гэдэг ч юм уу тий. Гэл тэгээ хүсгэлийн гаралтай яруу найрагчид зохиолч тэнгууд нэлийн олон юм билээ л да. Чамгүй сайн угаасаа. Тэгээ сэтгүүлчд энэ төр гэл бүгдээрээ тусалсан. Би нэг ч үнийн таньдаггүй байсан. Тэгэхэд тэр нэгэн тийм гайхмаар зүйл байсан. Дараа нь тэгээ фэйсбүүкээс постууд харсан хүсгэлийн гаралтай хүүхдүүд хэм залуучууд нэлээх бичсэн. Манай ээж мөрөнд байдаг шүү, аав тэнд байдаг шүү. Эсвэл тэр жил хүсгэлж явахдаа тэгэж танилцсан тийм хүн тэнд байдаг шүү гэж утсан нөгөө л. Тэгээ бүр нэг удаа мөрөнд нөгөө ногоо зардаг ихч ногоогүй байна гэлөө гэ ногоо явуулаад. Тэгээд ногоо юм тий. Тэгээд эргээд нөгөө ихчээсээ дандаа ногоогоо авдаг болцсон байх жишээ нь тий бас юу гэж өнгөө юм бах уу. Тэгэхээр тийм нэг орон нутагт амьдарч байгаагүй одоо хөдөө орон нутагт амьдарч байгаа маш сайхан тал нь тэр байсан. Их гайхажсэн, их гайхдаг байсан. Тэгээд хотын зан гэдэг чинь өөрөө Умгаа хотынханд илүү байдаг баха. Хүнд нэг төвөг болохгүй, саад болохгүй амьдрах гэж хичээдэг штеп. Хүн нэг яршиг болчихгүй юмсан гэд тэр нөгөө хандлага маань эргээд хүнийг өөртөө бас төвөг болох, яршиг болгох нэлээд дургу болчдөг зам юм шиг үлээ. Тэгэнгүүт нэг одоо энд ирчээд тэр хүмүүнээс тусламж гуйна гэсэн юм байхгүй штеп. Өөртөө л болох гээд тэгээд тэгэнгүүт хүмүүсийн тийм хандлага жоохон гайхмаар тэгээ ийм юм зүйлийг сэтгэл гэсэн үг л дээ тийм сэтгэлийг хүртэх хэрэгтэй хүмүүн ч юм уу биш ч юм уу намайг одоо биднийг байгаас мөн илүү хариуцлага хүлээлгээд байгаа юм шиг их тухгүй байсан. Тийм үү. Тэгээ явандаа дасж эхлээд тэгээд дасны үр дүн болохоор үргэлж нөгөө хүртээд авах биш бас яг адилхан ингээд харилцсан болоод тийм хэрэгтэй юм аа. За зураг авах хэрэгтэй юм уу би чаддаг штэ юм бичмээр байна уу бичих хэрэгтэй би чадна гэж бичих гэдэг нь зүгээр тодорхойлт ч юм уу тий өргөдөл ч юм уу тий хуулийн зөвлөгөө хэрэгтэй юм уу за би хүнтэй холбож өгөөгүй харилцсан юмнууд нэлээ аваад тэгээд эргээд хотод бас байхгүй байсан нэг байхгүй ч яахгүй илүү тийм ёстой ёсгүйгээр зааглаад ирсэн зарим нэг зангууд байгаа л да хотод бол энэ зам зүгээр хэдэн цагаас хойш залгаж болохгүй айлд ярихаасаа өмнө очихоосоо өмнө залах ёстой мэддэг ёстой энэ бол хотын зам тий яг үнэ одоо би бас хотод сууршаад наадах чинь аюу их сураад байгаа шүү дээ ерөөсөө би бол одоо миний төхөрөөр ингээ хотчоо үгийн хотын болохоор энэ зам зөв зүгээр байдаг тий хөдөө болохоор орон нутагт болохоор энэ худлаа тэнгууд хотын зангаар ингээд иж болохгүй яаралтай нөхцлүүдийг ойлгож эхэлнэ тий энэ соёлыг мэдхгүй хүмүүс тэнгуут энэ зангуудад хотод хэрэгжүүлээ энэ болохоор заримдаа наанта цантай бай. За тэгээд хатгалд амьдарч байгаа болохоор 9 сард эрэхтэй бол ийм байсан. Хүмүүс ирээгээд ийшээ ирээгээд танайд очие чамтай уулзъя эсвэл хатгалд ямар буудал байна ямар газар байна олоод өгөөш хүмүүж гэх жоохон төвшөөнгөө гүгэлдэл болов штэ. Тэгэл болоо штэ гэх. Тэгсэн чинь одоо болохоор ингээд хүмүүс асуухаар хатгал би ганцаараа амьдраагүй. Хатгал миний өмчөөш, далай миний өмчөөш. Ирэх нь ирнэлээс явах нь явна лээс. Ирээд юм асуувал туслаад өгч. Тэ? Өөр ямар сандал ундаас асууж тэ гэл. Арай өөр болж эхлээд. Тэр энэ бол хүмүүсийн хандлага дээр нэлээд дайчгүй гоё байсан. Гэхдээ яг аялал жуулчлалын олонний хөлийн газар болохоор нэлээд хотчуу зангууд хатгалынханд илүү байдаг. Тийм баг. Чи яг өвөл энэ төр хатгалаас өөр хөвсгөлийн сумд руу очихоор
хатгал байдаггүй зарим зангууд нь харагдангууд хатгал бол яг хөдөө биш юм байна. Яг хөдөө амьдраад байгаа юм биш юм байна гэж илүү анзаараад сая нэг сум руу хажуугийн сумд руу очиад гудамд нь явж хахаа зүгээр ингээд таарчаа бүх хүн минь мэддэг төрүүлээд минь мэддэг яриа үздэг юм асуухаар ингээ маш тийм сайхан ярилцдаг. Ийм болохоор харьцангуй тийм биш. Энд ч надтай мэдлэхгүй. Тэгээ мэдээж би залуу болоход түүж мэдлэх хэрэгтэй байх л та. Гэтэ би бас очиж болохоор тэхгүй ш түүг олчихгүй гээд их зандаа биш. Цомд руу очихоор багууд руу очихоор энэ болохоор мэдлээд бүр илүү амар болоод тэгэхээр 100% би хөдөө ерөөс амьдраагүй юм байна. Яг тосгон л юм байна. Очичоо илүү очичоо тий. Тэгэхээр илүү бүр сум руу баг руу явж үзмээр ч юм шиг. Тийм үү. Болов цаашаа тэмүүлээд хаахыг сонирхчин фэйсбુક дээр бичсэн байсан шүү дээ, тийм ээ? Тий. Хаах руу явж амьдрах гэдэг нүгөө юу та? Төлөвлөгөө байгаа. Болвол ер нь амьдрал гэж бодож байгаа. Очиж үзсэн чинь ямар байна? Ер нь байгаль цаг өөр хүмүүс амжиргаа их таалагдсан. Хаах нөгөө хатгалыг бодох юм бол хаахын нөгөө байгалийн тогтцсон илүү тийм тосгон нь өөрөө нөгөө далайхаас жоох арай өндөрлөг далайгаа шүү залгуулаад нэг уул гэх юм да. Тэгээ уулынхаа юм билээр ингэрээр амьдэрдэг тосгон байнгут үзэгдсэн хувьд ингээд далайн чуул усна бүгд харагтаа. Тэгээ хойноо нөгөө 20 сард бүрэн хаан ингээд том хайрхнуу сайн ингээд тий хайрхнуудаар хүрээлүүлсэн. Байгалийн хувьд үнэхээр гоё. Тийм тэгээд босхон сум маань өөрөө бас хатгалыг бодох юм арай жижиг хэтэр байж магадгүй. Гэхдээ их таалагдсан ер нь. Гэхдээ одоо нөгөө уулын бууг хараад усан голоо гэдэг шиг хатгал маань бас сайхан гэл ирсэн. Сайхан газар. Тийм ээ. Хүн болголоод хатгалт нь ямар гоё юм бэ гэхэд хатгалт гэдэг хэрхүү хатгалт гэж шиг амьдарч байгаа гэж хатгалт очиж юм байна гэл яриад гэдгийг шүү дээ, тийм ээ. За өглөө та тэр одоо таны гарсан уурчин захир толгой шүү дээ. Далай гоё харагдаж байгаа үстэй тий. Эргэж ингэж харангуут тосгон бүхэлдээ гоё. Одоо хойтлынх нь уул модыг харсан уу? Хойт яг хойно болохоор бас хайжгсан гоо. Би 100 нөгөө нэг явж очив. 100 модноос яг тийм хус шиг тий гоё тий. Тийм тэгэл одоо хатгалт ай модтай далайтай та буцахтаа эгийн голын гүүрэн дээр очиж үзээрэй. За яг замд чинь байгаа. Энд чинь нөгөө хатгалчин хүсгэл далай хамгийн наадлын доод эрэг. Тэгээд далай дуусаад эгийн гол эхэлж байгаа хэсэг энэ хатгалд байдаг. Тэгээд далайнд их сүлдөө мөрчлөө эгийн гол нь урсж байгаа. Харин тийм тий. Бид нэр эрэхтэй үдсэн. Өөр ингээд мэлигээд урсж ил шүү дээ. Тэр их гоё. Тэгээд эгийн гол чинь уулын голтой болохоор харгаа дарга ихтэй уулын гол учраас тэгээд тийм сонирхолтой санагдав. Гүрний ийшээ хойшоо урагшаа хойшоо ч юм уу харахаар тэгсгэлдүүдээ ингээ харахад гол урсч идэг. Яг тавтаад. За битүүрийн ярилцлага одоо энэ хүрээд өндөрлж байна. Ер нь өөрт чинь бас нэг хэлчихье, ярьчихъя гэсэн зүйлүүд үлдчихвгүй юу? Үгүй юу. Харин ч нэлээ их ярьчлаа. Уул нэм их яриа биш л дээ. Ярьстаа их намуухан сайхан мөртлөх гой ярих юм аа. Тэгээд чиний зорьсон үйлс бүтэх болтугай. Бас дээрээс нь чиний нөгөө хөөрхөн сурагчдын донд хүүхдүүдийн донд ажиллаж байгаа клубын тухай бас ярьсангүй. Дараа тэртээ дэргүү дахиж ярилцъя тийм ээ. Хөөрхөн ямар клубуд ажиллаж байгааг тавчгаа хэлчихвэл. Зарим нь нөгөө би тааж ажиллаа, зарим нь угаасаа ажилтдаг клубуд дээр хамтран чиглүүлэгч юм уу, туслагч ч юм уу маягтай явж байгаа. Тэгээд өсвөрийн сэтгүүлч нар, өсвөрийн сурвалжлагч гээд бичих дуртай хүүхдүүдийн дугуулан байгаа. Номын клуб байгаа. Тэгээ охтын клуб миний ажиллаулдаг. Тэгээ өсвөрийн юу лээ? Нөө эмэгтэйчүүд юм тийм. Тэгээд охтын клуб. Тэгээд хичээлийн амралт тохиолдуулаад 6-7 хоногийн хугацаатай бас нэг семинар маягийн бас нэг зүйл ажиллуулж байгаа. Тэгээ одоо энэ хагасанд дуусгах нь тиймэрхүү бас байгаа дээрээ хүнд хэрэгтэй юм эзэмшсэн байх юм бол бас буцаагаад дамжуулчих юмсан гэж байж байгаа. За тэгээд
одоо энэ нутгийг хөгжүүлэх төлөө оруулж байгаа бас нэг том хувь нэмэр шүү дээ. Одоо хүүхд залуучуудыг бас хөөрхөн чиглэлд сургаад юмд бас нэг гэртээ олгож байна гэдэг. За ингээ баярлалаа. Бидний ярилцлага хатгал тосхны нэг хөөрхөн кофе шопт шинэ үндэс New Roots тийм. ийм кофе шопт үргэлжлээд за баярлалаа. Бидний хамтдаа сонсогчдод баярлалаа. Ярилцлагыг сэтгүүлч даваадлан эрхлэн хүргэлээ.